За сайн байцгаана уу эрхэм сонсогчдод эрхэм үзэгчдээ. Манай Бодикаст подкастын маань 4 дахь дугаар та бүхэнд хүрэх гэж байна. Энэхүү подкаст маань хүнлэг энэрэнгүй сургаал, хүмүүний амьдрал, энэрэн нэгүүлсгүй сургаалыг нийгэмд өгөх ийм зорилготой. Өнөөдрийн манай зочноор шог зохиолч, нийтлэлч, пилотонч Бямживын Цэнтоогоо маань оролцож байна. За сайн байна уу та? Сайхан үлдэж байна уу? Хоёул үзэгчдэд зориулаад дахиад мэдлээ. Нүүдэн дээр болов маш сайн мэдлсэн тийм ээ. За ингээд хоёулаа ер нь нэг бод гэсэн үгэн дээр л уулздаг юм уу гэж бодлоо. Урд нь бид Бодмирийн зэрэг гэд номыг орчин цагийн монгол хэлэнд орчуулах олон нийтэд хүргэнэ гэд ингээд нэг уулзж ирсэн. Түүний дараа тэрхүү номоо бас өмнө төглөөнд бичүүлэх гээд Алаа багшийнхаа өмнөөс уулзж ирсэн. Ингээд Бодмирийн зэрэг номын маань бол олон хүмүүс өнөөдөр үз судалдаг болсон байна. Хүмүүсийн буддизмын талаарх мэдлэг боловсрол өндөр болчихээ. Та бидний одоо эхлүүлжээс ажил бол өнөөдөр бас өөрийнхөө үр дүнд бол хүрсэн юм байна гэж. За өнөөдөр бид арай өөр төвшөнд бод сэтгэл түүний бүтээлийг бол олонд хэрхэн хүргэх вэ гэдэг энэ талаар ярья гэж ингэж бодож байна. Таны нийтлэл ярилцлага олон зүйлээс харж байхад бол та Бурхны сургаалыг нэг үнэхээр чин сүсгтэй түүнд бол итгэл бишрэлтэй тийм сайхан монгол хүн харагддаг. Ингээд таны багт Бурхан шашны ямар орчин байваа гэсэн асуултаар эхлэе. За тэгээд баярлалаа. Үзэгчтэй хандаад хэлэхэд энэ бол их тийм хүч тэнцвэргүй яриа. Яхад бол нэг талд одоо гавж хүн амьдрал бүхэл тань мэдэх үйлс буддизм зориулсан ламбуга. Нөгөө талд бол зүгээр одоо нэг жирийн энэ хоёр нөхөр дэвжэн дээр бол одоо нэг амын бүх аврах хоёр юм шиг юм болно. Гэхдээ яг одоо нэг жирийн хүн энэ асуудлыг яаж ойлгодог нь бас хүмүүст бол сонирн байгаа хаа. Хоёрт намайг нэлээд цол уншинтайгаар эхлээ та сая ч одоо ер нь их сайхан юу ч гэдгийг одоо үлгэр жишээ одоо хууч нэг соёлж өрөх гэдэг нэг диплом олгодог байсан нэг тиймэрхүү одоо ер нь сайн сүсгтэн гэдэг дипломтой шахуул юм ирлээ л дээ. Тэгвэл би бол одоо өнөөдрийн монголчуудын нэг та нөхдийн маань нэг одоо юу хэлэхэд одоо та нар миний яриаг бол одоо сонсохдоо бид нарын нэг миний одоо өрөөсөн дух шиг нөхрийн нэг яаж ойлгож байна гэдэг л талаас нь хараарай. Тэгэхээр би одоо 60 донд төрсэн 70 80 донд одоо яг хүний нөхөн ертөнцийн үзэх үзэл одоо бол одоо тогтод төлөвчтэй тэр үеийн одоо таарсан хүн. Зүгээр нэг талаас яг хүнэгтэй би Монгол орон одоо шашин шүтлгээс ерөнхийдөө цэвэрлэгдээд одоо тэр шашны зам үйл уламжил нь бол нэг хэдэн хөгшин хүнд үлдсэн юм үеийн хүн. Нөгөө талаасаа бол бас улс орн маань бас нэлээд боловсронгуй болоод нийтээрээ бичих үсгтэй ихтэй боловсролын тогтолцоо бий болгоцсон үндэсний сэхэтэн бий болохын үйл алга нэгдсэн байсан үе. Энэ сэхэтэн нийтээрээ тань мэдхгүй одоо мэдхгүй замаар явах одоо чадамжтай болно гэдэг нь өөрөө бас дахиад хүмүүс бид ямар үндэстэй юм ямар шашин юу шүтэж өссөн гэдгээ хайж хэрэгцүүлэх боломжтой болж эхэлж исэн үе юм аа. Энэ үед тэр шашныхаа сүмийг тэгээд аваад үлдсэн тийм өгчтийн дунд бас өссөн би өөрөө эмээгийн хүүхэд. Тэр өнөө эмээ бол яг хийл үсэг мэдэн тэр нэг бүгдээрээ бичих үсэг тайлагдах үед бол нэг сарын жилүү курс суусан гэдгийг тэгээд гэрэл үсгсэн сурахад амарх юм чинь өсгнүүдэд тогтооцсон. За тэгээ ойроо манай эмээгийн одоо найз хөгшчүүл нэг үеийнхэн байгаа. Ихэнх хөгшчүүл нь багтаа лам байсан. Одоо ингээ харахад надад одоо шууд Бурхны ном загаад өгч болохгүй. Яг тэгвэл аль аль талдаа цээртэй тэр хөгштэй ч гэсэн шашин дэлгэрүүлж ингээд барьж аваачаад шорд гэж болно. Намайг ч гэсэн сүдэлч гэж тэр хүмүүс айж байгаа шүү дээ. Сургууль дээр очиод гинтхэн одоо намайг үлдээ улсуудтайгаа зөрөөд Бурхан одоо гэдэг ойлголт та нарын ярьж байгаа хоёр өөр гэдэрээд нь бол тэгээ би сургууль соёлгүй ажил амьдрал болоод тавьчих тийм ээ. Энэ юмны зааг дундуур энэ одоо хэдэн мянган жил ирсэн явсан шашин Монголд одоо дэлгэрээд бидний үндсэн үнэт болсон шашныхаа нэг сүмийг яаж явах вэ гэдэг тийм зовлон биднэрт байсан шиг байлаа. Тэгэл тэр Дэмэрцлунгаан тэр бол нэг нарийн юм ярихгүй ч надад нэг тийм юмны жохоо элемент гэлээд өгдөг. Би таны Дэмэрцлунгаан тухай дурсамжтай зүйлийг уншсан. Тэгээд энэ дээр Дэмэрцлунгаан надад бас хоосон чанар ярьж өгч ирсэн. Тэгээ би бас үг сөрөөд хоёлаа бас заримдаа зөрн маргам гэжсэн те. Тэр үед хоосон чанарын талаар Дэмэрцлунгааг танд яг
Ихний ойлголт юу гэж өгч вэ? Ямар шүү хэлбэртэй ойлгуулах гэж байсан юм бол? Энд нөгөө сургуульд үзсэн ном момоор л мохоочих санаатай. Би ч заримдаа одоо бодоход ичмээр юм л да одоо бас дийлжил байсан л да. Юу гэхээр одоо ингээл та нар хойд нас мас гээл одоо тий ярьдаг одоо ингээл сайн хооронд төрөнд. Тэр миний мэдэх одоо мэдээ орсноос энэ суманд хичнээн хүн өхөө. Би бас гадарлж जैन та нар тэгээ алтан самуугийн нэлгэлэл гэдэг ах トゥ нартай төрнөл гисэн байдаг. Сайн ч хүмүүсэн, муу ч хүмүүсэн там руу яваагүй хийж тэр орно. Ер нь бол одоо таны ч бодлоо гэл одоо бол ичмэр зөөлч юм байна. Тэр үед би юу ч мэдэхгүй одоо нэг л тийм сургууль дээр үзсэн юм аа бас сонио асуучих гэж шээ. Тэгэл өвгөн жаахан гөхрэл за яах вэ чи аяндаа яа зүгээр шинэ нэмтэр харахад тийм л байгаа баг. Тэгээ би дараа нь дахиад ялчих гал. Тэгээд надад тэр үлгэрийг ярьжсэн. Энэ тэр шишний уран зохиолууд байдаг гэсэн юм эсвэл хүмүүстэй нэг хүн ийм чөтгөртэй газараар явж исэн гэдэг. Одоо төвдөд ч юм уу ном үзчихээ. Тэгээ уцаж яваад чөтгөртэй газараар би шүн дайр таарна одоо. Юу янда. Одоо тэр таарна гэдэг. Бод тэгээ дайрч явсан чинь шүн дуграад унж. Эндхийн житүрх хэцүү одоо хүний нэрээр дууддаг юм гинлээ гэдэг чинь. Хой тэрээ гэж дуудчих юм. Тэгээ нөгөө чинь одоо осол залбираа тэгэл одоо яадаг юм бэ? Гэж ясна Батэрч нэг ном үзсэн хүн нэг дуршаад үзээгээд нэг 6 жил 7 жил тоолж чадах чад энэ хэд вэ гэсэн 7 гал байтаасна гэж. Тэгээ за бас лайхтай нэг маань гэхгүй ер нь ингүүл яад ингээ баахан жил тоолохгүй батах чад за энэ хэд вэ гэсэн. Таг алга болоо тэгээд тэр байхгүй болсон. Тэгэхээр энэ байгаа байхгүй гэдэг бол эхлээ чиний энэ төсөөлөлтэй чи байгаа гэж үзэж байгаа бол байгаа. Тэр жүтгэр бол чиний чи жүтгэр байна гэж үзэж байвал тэр байна. Нэрээр дуудана гэж үзэж байвал дуудана. Энэ 7 жилд тоолно гэж байгаа бол тоолно. Чи мэдэхгүй байгаа учраас тэр чиний бас мэдэхгүй тусгал. Нэг иймэрхүү. Нэг талаасаа чиний өөрийн сэтгэл дээр чиний бодол төсөөл дотор чинь бол цаад юм амилж яадаг, хөдөлж яадаг, дуугарж яадаг шүү дээ л гэсэн утгатай. Нэгдүгээр бол нэг тийм зүгээр хүн нэг ингээл нэг юмнаас сэжиглэх, цээрлэх те. За би ч нэг одоо нэг хүн төвлөх газараар явчлаа да гэдэг тийм бидний сэтгэл байдаг шүү дээ. Буруу юм болох нь гэж. Тэр тоолонд энэ санаанд ордог байхгүй. Би чи миний бүтээгдэхүүн шүү дээ сэтгэлээ тий. Танд ерөөсөө л айдас танд бий болохгүй арга замыг заагаад өгсөн байна шүү дээ. Тэгээд тэр мэдчихэн гэж л их бодно. Одоо ингээл өөлөөр мөрсөн болсон тухай юу ч яриаг. Тийм яриа би ойлгоч байсан. Зүгээр тэд нар бол ингээд энэ шашингүй үе одоо ингээд явах нэ. Эдгээр одоо ингээд шинжлэх ухаан ингээд дахиад тий. Тэгээд одоо энэ нэг бүр хаяад явах нэ. Гэхдээ эднэрт нэг үг тий. Энд нөөж байгаа л ингээд одоо ингээд ухаад явхад хүрэх нэг юм ч гэдэг юм. Байх юм гээд манай эмээ бол манайх бурхантай л айл байсан л да. Аймаг ламтай л байсан. Жаах махан лам байсан гэдэг. Соёлын давталгооны үед одоо бурхан дээрээ тавьсан байж байгаа гинтхэн нэг харсан чинь соёлын давталгооных ирж явна гэж морьтой болсон. Бурхан нуух манай өгшөөч гэлс нөгөө нэг аргалынхаа дөрвөл рүүхгээл дээрээс нь хорн харгалыг хийсэн. Тэгэл шалгалтын гөрөө авахаар гаргаж ирээл аваач тавьж исэн. Тэр юу н бэрхийг туулсан бурхан л да. Чи энийг л аваад тэвара цааш нь одоо чи ямар зод хөжөөр хөнгөх штэ. Тэгээ ер нь тэгээд бурхан таалагдахгүй ч юм зөндөл ярина. Энэ бүгд чи бол энэ буддаа бол бүгдийг уучилдаг тэр юм гарч чана. Бусд нь бол одоо чана хэцүү юу гэх одоо чи цагийн ингээд тэгдэг байсан. За тэгээд явжтал манай сумч одоо тэр Монголын бөглөө хязгаар шашингүй бүс бол бас хуйлгаантай байсан. Тэр бол одоо тодорч ширээн залгагдчихад амьд үлдсэн одоо бараг ганц. Яг үнэтэй нөө жоохон хүүхд ширээн цуучаад 28 онд нэг одоо бараг юу хүрээгүй. 10 нас хүрээгүй жоохон хүүхд багт нь хүрээхэд тараал тэгээд тарангууд гэдэг чинь жоохон хүүхд. Яанаас ч одоо нэг хөөцтөгөө тэгсгээл хүмүүсийн дунд ороо бас үлдсэн тийм байсан. Тэгээд тэрийг манай сумын ч бас сумаараа шүтэн. Шүтдэг гэдэг нь одоо бас нэг тийм энэ нууц байдлаар бүгд би тэгэл бас нөгөө сургууль дээр үзсэн юм аа ингээл ярина шүү дээ. Одоо чи ном их унших дуртай байсан. Буу хувьсгалд уран зохиол үзсэн. Сэрэл киноны лам шиг л судал дүүрэн очиж хувьсгалд уран зохиол. Тэрнийгээ сөргүүлэл ингээл ярихаар би нөгөө за тийм байдгүй маа. Чи энэ дайдаг ингээд тараараа энэ сууч бүгдээрээ ингээл ороо болохоор алтан төвчин хялалзаал шүн яваад очдөг шүү дээ. Тэр нь бол нэг цэргийнхэн ч нэг гоё ойлон төвчтэй шинийг өмсдөг байлаа. Ингээ харахад ер нь аливаа үндэсний тэр нэг сэтгэл зүрх ой санамжны хүнд байгаа тэр шашин шүтлээ гэдэг тэр юм бол
тийм устдашгүй тийм үндэстэн байгаа цагт ягаад ч устдашгүй тийм үзэлснэ байдаг юм болов гэж ямар хэмжээнд зүтгэх мэдэн тэрнээсээ давуулахгүй тэрнээсээ доош нь хийхгүй тэгээд тэрийг ингээд зэрэгцэж авч явсаар байгаа яриг дунтаа залгасан. Анди угаан талаар бол ерөн завхны ихэнх хүн ярьдаг юм шүү. Олон хүн мэддэг. Тэгээ өөрөө ч одоо мундаг хүн байсан, олон хүн тус дэм болж исэн тийм хүн шиг байгаа. Тэгээд юу яадаг би тэр ойгоор нь янз бүрийн хүмүүс л ном бичсэн. Би бас нэг тийм 10-ын дундах гэгээ бид нар нэг тийм яг барууны стандарттай шинэ үеийнхэн юм өгөх. Энэ бол ингээд нэг тийм шашин гэдэг бол ингээд одоо хүний сэтгэлд гэгэрл юм чинь энэ бол ингээд нэг ямар сүдэр дотор унтгашгүй явдаг юм аа. Ингээд энэ бол ингээд бүх ингээл тэр хүн ингээл төрөхөд ч одоо яг гамин хүрээг эзэлж ийсэн чинь юмсан тийм тэгэл 24 он тодорч явахад нь богд яг одоо жан чалж ийсэн тэгэл 28 он буул гал манах ч одоо ингээл шашинтайгаа байн зарлаад энэ бүгдийн дундуур ингээд харанхуй дунд хурц лазерын гэрэл тусч байгаа юм шиг ингээд гэгэрвэл тэр ч одоо удаа ч хүн шүү дээ тийм ээ энд хүрэх одоо ойрс гэдэг юм уу юу учраас энэ өөрөө нэг тийм гадны хүчээр дараа тарахгүй л шүү юм аа л гэдэг өнцгөөс нь яах гэж бичсэн бас зөндөө ном гарсан. Эд шидээр төлгөө бач тус юу гэдэг үүднээс ч их хүмүүс гэсэн мэлээ. Би бол яг нийтэлж яваад бас дараа үе нөвгийнх нь ингээ харуул юм уу л гоё харагдах болов. Тэр номож олж унших хэрэгтэй ном юм байна. Харанхуй дундах гэгээ. Тийм байна. За та хошин шогийг ойлгодог хүмүүс илүү аз жаргалтай байдаг гэж хэлсэн байна лээ. Тийм. Инээдэгтэл байгаа юм. Инээдэгтэй. Тэгэхээр ер нь бол аз жаргалтай байна гэдэг чинь хүний өөрөөс л хамааралтай. Тэгэхээр инээдэмтэй талаас нь ч юм уу тэр зүйлийг өөртөө зөв талаас нь харах юм бол аль зүйлээс хүн сайхан зүйлийг харж болно. Ерөөсөө л туйлын одоо чанартай юм гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр надад чи энэ л биш түрүүн тав тэр нэг 7 чулууны тухай ярьлаа тийм ээ. Тийм сэтгэлдээ чи хэдэн чулуу бүтээж гэнэ үү бүтээхгүй нэ тийм. Тэр жөтгөр тоог нь хэлэх одоо тийм ээ. Нэрээр нь дуудах юмыг бүтээгээл чамайг нэрээр нь дуудаад чамайг тоолоод тийм. Чи сэтгэл зүрхэндээ тийм тоологдчихгүй тийм үү? Нэг тийм хүрээнд баригдчихгүй. Бидний үеийнхэн одоо намайг миний дараагийн үеийнхэн бол арай өөр ба. Бидний үеийнхэн ч нөгөө буддийн шашныг үзэх үзэл нөгөө Европын атеизмаар явцсан. Буддизм мэдэхгүй байж хат нь гогчрэл за бурхан бол одоо ертөнцийг бүтээсэн гэдэг нь шал бодлоо байгаа юм гээл ингээл ерөөсө биднэрт буддийн шашин буруу гэж хэлэхдээ христианизм зориулсан шүүмжлэлийг л ингээл арав үргүүл наагаал бил юм бах гэж бодоод явцсан. А гэтэл энэ нь өөрөө эргээ харахаар шал өөр одоо тийм зүйл байсан ш. Нэг юм харагддаг юм да. Хүн төрлөختөн бол өнөөдөр өрнөдийн төвтэй тэр соёлоор амьсгалж байгаа тийм ээ. Энэ бол соёлын том импер. Яг нь бид одоо дагаал явж байгаа юм чинь нэг одоо муулаад ингээд яваад хаагурхав. А зүгээр гэхдээ нэг зовлонтой энэ том соёлын импер чинь тэр шашин религишн гэдэг ойлголт нь христианизм болоод тэрнтэйгээ нэг одоо гаралтай ингээд явцсан тийм ээ. Гурван биш юудэн шашин лалын шашин гэдэг. Энүүндээ зориулаад тэрнийхээ эсрэг үзэл санааг тэрнийхээ дэмждэг юмыг ингээ бий болгоцсон. Бидний одоо тэр нэг шашин гэдэг юм чи бол энээс арай өргөн те. Шад ертөнцийг бүтээсэн бүтээгээгүй тухай асуудал огт тэр сонирн биш тийм үү? Ер нь тэрнээс үл тэр энэ шаазан барны үйлдвэрлэл хийсэн байна уу? Гятад сутгасан байна уу? Сонирн биш энд чи хийж уух ундаа чинь одоо ямар байх юм те. Энэ уух ундаага чи яаж уулж юм болох яаж уул хоруулах юм тэр л асуудал болохоос биш. Ийм байсныг бид нар мэдэхгүй өнгөрсөн учраас хэцүү байдаг. Тийм учраас ингээд одоо зөөрлөвөл те компьютерийн тухай ярих гэж байгаа тракторын тухай баахан трактор муу харуутаа хайдаг мэддэг үзсэн те. Ер нь бол одоо дизель хөдөлгөөртэй учраас одоо тэр өстой их муухай энэ үнэр мөнөр авах юм байхгүй. Ер нь компьютер бол гэж заасан юм шиг тийм ээ. Шал өөр юм гэж заасан байхгүй л одоо би нэг Европын атеизм бидний суурилсныг л яриад байна л да. Ийм учраас манайхан чинь нэг тэр шашнаа эргээд харах юунд бол их хүндрэл учирсан юм аа. Бодмөрийн зэргийг яах гэж хийсэн бэ гэхээр 90 он ингээ гараад 2000 оны энэ босгон дээр биднэрт нэг энэ төвөгтэй юм ирсэн юм аа. Шашингаа ингээд чөлөөтэй тавиад тийм үү? Чөлөөтэй болоод ирсэн чинь за шүтийгээд гэсэн чинь хүмүүс нөгөө мэддэг. Бүхэл юмыг ерөөсөө л буддизм гэж ойлгоцсон. Өнөөдөр ингээл яриад байна шүү дээ. Шашинд ямар нэгэн одоо төсвөөс яаж үндэстэн одоо төрн одоо шашныхаа өмнө бид их муухай юм хийсэн ингээ компенсац хийх тухай асуудал ярингуут
ганданд одоо мөнгө чойжимцгол байх мөнгөн дээр гарын өсөг зурх юм байна гэл ингээд уурлаад дахиад байгаа шүү дээ. Энийн шиг ерөөсөө ямар нэгэн хүнийг шүтүүлж байгаа юм болгоныг одоо буддизм гандан гэж ойлгоод явцсан юм. Тэгвэл явж очиод одоо нэг шар дээл аваад худалдаж яваад өмсөөл гараад явах хүнийг тусдаа тийм ээ. Тэгээд энэ дундаас бид нарын шашнаа яаж мөн чанарын одоо хүмүүст хүргэх вэ гэх. Тэгээд луу гавж одоо та орсон бид нар орсон одоо гарид орсон тийм гандан хийгээд хамт бүгдээрээ оролцоо бид нар бодмөрийн зэргийг орчин цагийн монгол хэлээр тийм нийтэд хүргье. Энэ номны утгаснаа хуучрна гэж байхгүй. Зүгээр энэнийг илэрхийлжсэн тэр 17-8 дугаар зууны үеийн одоо монгол бичгийн хэл өнөөгөө 20 дугаар зуунд бид нарын одоо шинэ үсгэн дээр бий болсон утга зохиолын хэл хоёрын хооронд их зөрөө гарсан юм аа. Энэ зөрөө өнөөс бий болсон нэг жаахан саадны цааталт гэдүүлээ гарья. Орчин цагийн монгол хэл ойлголтоор буулгая. Хоёрт шашнаан одоо бас нэг тийм мөн чанараар нь сайхан сэргээхэд тэр шүтэж байгаа хүмүүсийн ойлголт чухлаа тийм үү. Тэр хүмүүс нь ерөөсөө хаана улаан дээлтэй хүн байна. Одоо нэг одоо бич хаваалан мөсчл явж болно шүү дээ. Шүтэж дахвал нөгөөдгий чи хэл сүгийг л яагаад нэг л юм болгоныг л тэндээс хүлээж аваад янз бүрийн дөвчин залтай улсуудыг дагаж явчих гээд байхаас аварья. Нэг нөхөр очиод лөөдөх гэд өмнөөс нь гоо одоо богцсонгүй энэ ч одоо таны ярьж байгаагаас шал өөр юм одоо хэлцэн ч үеийнхээс л өөр юм ч нэх байхгүй дээ гэсэн байх одоо гэж хэлэх хэмжээнд тэгээ бид нар энэ номыг олон хэвлсэн үнэтэй үнэгүй тараас ер нь 100,000 тарсан. Ямар нэгэн байдлаар хүмүүс ч одоо нөгөө нэг буйны ажилд хүмүүст өгдөг бас тийм юу болцсон. Та зүгээр энээс унш те. Энэ нөр гэгэрли өөр хөөрл юм. Энэ хүний араас үлдэж байгаа буй юм те. Ерөнхийдөө одоо та үед бидний үед ингээд ахмад хүмүүсээ үхэлд яаж ханддаг байсан те. Хасгийс амьдралын зогсолт биш тийм үү. Энэ бол бид нар ингээд энэ шилжилтийг ойлгох нэг далим хичээл тийм. Зүгээр энэс айж амьдраад хэдүүлээ те. Амьдралаа там болгож болох. Гараг одоо тэр хөгсчүүлч ингээл нэгийг нас барахад сайхан явлаа. Заагаа ажил явдал. Сайхан боллоо цөмөр буйны одоо сайхан хийнгээл бараг л одоо хүүхдээ дээд сургуульд оруулаад одоо ингээ саяар гижээга шахуул юм болдог би ус гайхаад одоо ингээл хөндлөнгийн одоо марксизм энэ явцсан нөхөр бол ингээл харахад бол тэр чи хоорондоо асуудалтай байсан юм биш үгээ гэж хардмаар шүү дээ. Ийм сэтгэл зүйд бэлдъя гэж бидгээс энэ маань үр дүнд хүрсэн ба. Өнөөдөр дурын нөхөр одоохондоо би чиг ч юм уу одоо хин чин дахичаад захын хүнд би хуйлахаа гэж очих тийм байхгүй л гэхээр. Тийм байна. Ер нь бол тэр номуудыг хийж явах үед бид тэгж ярьж байсан шүү дээ. 7 буудлын 7 ч гэсэн уншаад тогтохоор л хэлбэртэй хий гэж. Бас тэр тухайд шүүмжил гарч ирсэн те. Энэ чинь арай өөр утгатай байгаа. Хитрхи энгийн болголоо гэдэг. Гэтэ тэр утга зохиолын хэл сонгодог хэллэгээс нь гаргаад энгийн хүн шууд ойлгодог төвшөндөө бачаал гэж бид. Одоо маш олон хүмүүс бол бодмирийн зэрэг өшөө одоо бодисоптын явдал бүр гүн гүнзгий номуудын талаар асуудаг болсон байна. Ингээд Facebook дээр ч юм уу шашны зүйлсийг би бас уншиж хахад тэр доор маргаж байгаа ч юм уу зөрөлдөж байгаа асууж байгаа асуултууд хүмүүсийн бурхан шашны талаарх боловсрол бол маш сайн болчих. Мэдлэг нь зөв тэрийг мэдсэн төдийгээр бол хүн сайжирна өгөөд бас өөр хэрэгэлтэй. Зөв анхааран аваад тэрийг өөр дээрээ одоо практик дээр хэрэгжилж байгаа нь ямар байдгийг. Тэг бодмөрийн зэрэг дээр байдаг штэ. Одоо нэг эмийн жор хармаалж яваад бол идэгнэ гэсэн ойлголт байхгүй. Та тэрүүгээр заавал аптекаас чи тэр эмийн аваад одоо тэгээд өвчнөө идэгнэ. Гэгэрлийн одоо тань мэдхүүлийн юм а. Чи энэнийг уншиж чад бол сайхан гоё ийм гоё эмийн жортой болцсон. Одоо ямар ч гэсэн бүгдээрээ нэг жортой болцсон. Орц марцсан дээр маргаалаа харуулчих. Тэгээ би ч гэсэн одоо бидний нэг хармаанд бол бас мэдээ олон янзын одоо ийм гаргаад ирэхэд одоо атлаг дөрөн жортой одоо тэгээд сая хаяг байна одоо хэрэгтэй юм жууж усааш явсан гэнэ тийм үү. Ерөнхийдөө би бол юу гэж харж байгаа гэхээр нийгмийнхаа тусгалаас таны зохиолууд бол гарч ирж байна. Тэгээд тэрийг хийг бүтээсэн зохиол нь эргээд нийгэмдээ бол нөлөөлж байна. Энэ гэж ингэж үзээд байгаа юм л да. Одоо тэгж та тэгж үзэж байгаа би зүгээр юм бичихтэй бол хараад би ч одоо хүнийг одоо бас нэг тийм Монгол хүний юу халирхаач юу юм одоо хүнд үзэл суртал дотор хэвлэх газар мазрын дор одоо яг эдгээр нас маань байж ясны одоо үлдэгдэл ч юм уу хүнийг одоо нэр заа энэ бол одоо улгайч хүн энэ бол яадаг хүн гэдэг ингээд хичлэх юугүй сонирхолгүй тий хүн инээмсэглэл инэрэл зөв дадал шин юм хөөжлий бодикаст подкаст хүн нэг уурлаад
одоо дутагдлаа засчдаг гэдэг бол ер нь юу л бол ууралсан хүн бол одоо эсэргүүцэх аргыг л бодохоос биш те. Их л ухаантай хүн бол одоо тэрийг давж ил миний буруу байсан да гэж бодохоос хүн чинь дахиж өрчөжөл одоо чи муу маскгүй байна муу хог гадласта гашгачаал нь бол маскгүй байсан хүн чинь ер нь бошоо маск миний буруу гэхийн оронд чи юу гэдэг нь юу сүртэй юм чи гэдэл ер нь өөрийгөө мөрхөөсөөр аргагүй болно шүү дээ. Тэгт нэг халдлага тий. А зүгээр шог уул яг бас хувь тавилын юм. Чинь бас хүснээрээ л одоо шог болчих чи гэж бас байхгүй л тий. Надад яг аль нэг урд төрлүүдийн үеийн юм уу одоо нэг тийм манай үндэстний өөрийнх нь юу монголчуудыг шооч штэ. Хүн байгаа юмыг одоо ингээд хамтдаа хараад инээлдчихвэл хүн чинь бол шүү дээ. Шоолуулсан хүн бол ичдэг. Ичсэн хүн ууралсан хүн хоёр бол бас өөр байдаг байхгүй. Хэдүүгээр ичсэн хүн алан чиг гэдэг үг байдаг ч гэсэн одоо зүгээр би яг тэг зорж өчтгөө ч гэсэн зүгээр хөлтэй мэлтэн харж хагаад хүн чинь ингээд нэг алдаа хийцэн өөрөө мэдээд байдаг. Хүмүүс тэрийг нь өөрөө алдаагаа хүлээхээр манайханд нэг монголчууд байдаг нэг зовлонтой юм байдаг юм аа. Нэгнийхээ алдаагаа хүлээж байгаа хүнийг одоо ойлгож зөв байна гэхээр орон тэрэн дээр нь болж хар тэр өөрөө мэдчихэ тэр миний буруу гэдэг ингээд дайраад байдаг энэ их муухай бид нар зөвхөн ер нь зүгээр энүүгээр хэлэхэд хэн нэгнийхээ алдаагаа хүлээж байгаа нэгнийг бол одоо маш их баясаж бусдаа ингээд за зөвхөн ингэж л явна шүү гэж явах ёстой шүү. Тийм учраас ялангуяа энэ улс төр дээр харагдаад байдаг нэг жах алдаагаа хүлээх гэх тэр миний буруухгүй өөрөө хүлээж штэ. Энэ социализм үлдсэн юм штэ. Нөгөө Вишинский арга штэ. Хүний гэм буруу нотлогдсон байх нь хамаагүй өөрөө л хүлээж явал одоо болно гэл тэгэл нэг муу малчин гисгээ төлөөлөгч дуудчихал тэгэл нэг бүлээх заа хэрэг хүлээж байгаа. Тий. Дам нарта ч гэсэн тэр өгсөн хэлмэгдлөө тэр нь бол тэгэл Вишинский аргаар л тий. Одоо гэсэн тэр нь байгаад байна шүү. Байгаад байна шүү дээ. Тэр юмны учир утга нь олон гэхээсээ илүү бараг ихлээд юм зохиочж жагаад тэгээд тэр нөгөө хүн олдвол хэрэг олдно гэдэг шиг хэлбэрээр. Тэгээ би юу гэсэн хүнийг тэгэж одоо энэ хүлээж яах гэхээр орон тэр нэг энэс нэг би нэг хагцчихсан уг нь би болцсон ш тэгээд байгаа юм ингээ шоолохоор хамтдаа одоо энийгээ за тэр нь бол шүү дээ тэр хүнийг алгах зэвш зүгээр инээдми юм бай тээ. Энэ ичнэ гэдэг чинь өөрөө маш эвгүй хүлээж авах нь л тэр. Одоо би тэр таны яриас бас ингэж бодлоо л да. Яг баруунд жишээлийн бол одоо ажлынх соёл гэж нэг юм байж байгаа. Уушаад үздэг зэрэг зүгээр л одоо ажилдаа тэдэн цаг тэрнэ тэдэн цаг цагаа уун одоо илүү цагаар ажиллах юм бол одоо мөнгөө ингэж авна. Тэгээ тэрийг бол ингээд work culture гэж чинь байгаа. Манай бол нөгөө дөрвөн л харагдаж байгаа байхгүй журам. Чи өглөө тэд дэрнэ. Дэрэг байх юм бол чи ажилдаа цагтаа ирэлдээ чи гэхээр хүн чинь уралчна. Зүгээр ажиллах одоо соёлтой байх бол соёлоо мөрдгөл хүн ч айтайхан байхгүй. Хүн чинь бол соёлтой байх дуртай. Харин загнуулах дургүй шүү дээ. Тэгтэл хүнд хүрэхтэй нэг юмыг зүгээр л томьёог нь өөрчилсөн төдийгөр л нөгөө хүндэд маш гоёор засч авч шүү дээ. Тэр журмуудыг л нэгсэндээ та маш гоё хэлбэрийг өөрчлөөд хүнд одоо хүрчихэж шээ. Надад ч амар магтаал байна. Би зүгээр яг ингээд нийгмийг шоолох дуртай. Санам сөргүүгээр гарч байгаа үр дагавар нь бол хүнд одоо цаад шоолуулж байгаа хүн энэ зүгээр ингээд нэг ёох гэдэг нэг юмнасаа их ингээд салаад байгаа байхгүй юу. Би ч гэртээ их шүүмжлүүлдэг юм л да. Манай одоо авгаал дэгдгээс хүүхдүүдээ айхтарл тийм шороосны загнаж яхад нь би тэгэл нэг тийм яриад цөмөрөө инээлдэл чи хамаг юмны хүч сулруул таадаг ингээд хандаад гэдэг. Энэ таны пилотонууд нийгэмдээ хэр нөлөөлж явах шиг байна? Одоо нөлөөлдөг гэд ярих чиг хэцүү гүйчгээд ярих чиг хэцүү зүгээр одоо гарч байгаа үр дүнгийн ингээ харахаар тийм хэд хэдийн юмн дээр харсан нь хүн өөрөө нөгөө нэг болохгүй юм ингээ хийц энэ буруу гэж хэлээд байдаг. Энэ миний буруудаг гэвэл хүмүүс хэрэгээ хүлээж ийн гэж дайрчих гээд байдаг тийм үү. Тэгээ тэрийг би буруу ч юм биш зүв ч юм биш нариганы юм ваа. Тэгээ нөгөө хүн яах харин тийм гал нэг цуг инээ гэлдэг. Эргээд нөгөө бодно тий. Нэрээ тэр чинь яриад байсан чи би тэрийг засах хэрэгтэй юм байна. Ийм зүйлсүүдээ бид нэр ойлгох хэрэгтэй юм байна. Лам нарын зохиол бүтээлчин дандаа л бас сургаал байгаад байдаг. Яг ийм ёгт хэлбэрийн зохиол бичдэг хүмүүс байна. Ноён утгатын одоо номууд байна. Жалдрын хамлаамын дээр бичсэн одоо сонирхолтой номууд байдаг. Тэд нар бол яг ёгт утгаар нь одоо сүнс бие тэгээ эзэн гурын одоо яриаг хичээтэй. Тэгсэнтэй чиний би одоо яриад байгаа байхгүй юу? Би чинь л одоо хамгийн гол юм шүү дээ. Гэтэл сэтгэлгүй би байхгүй мөн би чи юу байдгийг чи шиг хөдөлж чадахгүй юу сэтгэж чадахгүй юм чинь би одоо гол юм байхгүй юу гэтэл. Тэгтэл нөгөө би гэдэг бид нэг үзлээ шүү дээ. Тэр чинь болохоор үгүй би сэтгэл та хоёрыг чинь би жинхэнэ та хоёрыг чинь жинхэнэ эзэг нэж та хоёрыг зарж явдаг байхгүй юу гэдэг. Ингээд энэ гурван хоорондын яриагаар одоо хүнд маш их хэмиг ойлгуулж байгаа жишээтэй.
Жишээлх юм бол энэ Жадрын хамлаамын дээр урт ус цэрэмбэл гэдэг нохотой Тий. эсэлсэн нэг ном байдаг. Тийм нөгөө Тэр ингэж байгаа. нохоо хүний хэлээр яриул гайхамшиг гэдэг чинь. Тэр ингээд нөгөө гэлэн хүнийг шөмжилж штэ. Тэгээ гадуур тэнж яваад ирэхэд нөгөө нохоонд бас гадаа тавуулж яваа таарлаж яваа. Тэг чи юуг тэнээ явуулсан гэж. Тэгэхээр нөгөө нохоо хэдрэлж байгаа. Гэхдээ одоо нохоо ингээд тэнээ явах, та олсны төлөө явах, би одоо гүлэг тоглоомны төлөө явах ялгаа юу вэ гэж. Тэгтээгээ зэрэг чи яас омгтой байх юм. Том нохоод бариулвал яах юм гэж. Гэхдээ яах вэ? Миний харцтай юмш миний бие бол нохооны бие. Харин та эрдэнэт хүний биеийг жоохон хамаагүй ном эрдэнэ шамдахгүй өнгөрөөж байгаа юм биш үү гэж. Тэгж хэлж байгаа. Тэгтээгээ зэрэг нөгөө хүн чи хэлж байгаа юм л да сүлдээ. Өө чамд нохоон бие хэрэггүй юм гэж. Хэрэггүй. Харин хүний бие олдох арга байна уу? Танд бол харин хүний бие хэрэггүй нохоон бие хэрэгтэй юм шиг байна гэж байгаа байхгүй юу? Тэгтээгээ зэрэг нөгөө хүн чинь нөгөө бүр уурлаад. Одоо яг бид ингээл нарийн ажиглах юм бол яг хүний яриа байхгүй. Нөгөө ярьж байгаа яриасаа хамт ураад сүүлийн хавцсан нохоодоо ярихгүй ч нөгөө хүн чинь. Тэгтээгээ зэрэг нөгөө яах вэ? Нохоо бол хүний хэлээр ярих нь бол гайхамшиг. Харин хүн нохооны явдлаар ярих бол утам шиг шүү гэдэг. Ингээд ярих тэгэл одоо хонь үхэр ямаа гурван яриа энтер гэдэг ингээд одоо. Бүрүнд би нөгөө өнгөрсөн нийгмийн бидний нөгөө хэрэгээ хүлээвэл гэдэг юм дээр ба шүү дээ. Нэг юм нэмж хэлмээр санагдаад. Бид нарын өнөөдөр ингээд чөлөөтэй ардчилсан юм руу ороод 30 жил болж байна тийм үү? Тэгээ гизүүн тэр өнгөрсөн үед юу болсон бидний сэтгэл зүй энэ хандлага нэг тийм 30 жилд одоо арилждаг юм биш юм байна. Тэгэхээр энэний учир шалтгааныг бол цөмөрөө эргээд юу болчиход ингэж байгаа. Юу болж гарч ирээд бид нар миний буруу гэж сайгаад байгаа. Ягаад энэ зам дээр одоо хоёр машин ингэ шүргэлжлээ. Нэг нь одоо гарч ирэл завуучлаараа гэвэл тэр нэг л буруудаг хөөхгүй тэр. Чи одоо өөрөө зүгээр зогсож байгаа мөргүүлчихэд байна шүү дээ. Чиний буруу шүү дээ. Чи одоо зогсоог бол би юу гэж өөрөө тэгэхээр тэрийг мэддэг болохоор нөгөө нөхөр хамцаа шамлна. Ерөөсө эсрэг үзэд гарч ижил ерөөсөө нэг донд хөөрнө гэдэг. Энэ хандлага хаанаас ихтэй юм бэ? Тэгэхээр бидний өнгөрсөн зүйлээ өөрөө өнгөрсөн хүмүүжил шүү дээ. Энэний учир шалтгааныг бид мэдээсээ ярьж явах хэрэгтэй юм аа. Энийг ярих гэхээр бас зарим улсууд их дургүй байдаг одоо. Өнгөрснөө үгүйсгэнэ гэж. За тэгээ асуугаар хэлдэггүй үгүйсгэнэ гэж яадаг. За чи өнгөрсөн үеэ их сайндаа муулж ийн. За өнгөрсөн үеийг муулж болохгүй бол магтая. Шүүжэн хүрээнд ирсэн нь ёстой сайхан явдал тийм ээ. Тэргээр бас хариу байхгүй тийм үү? Тэгэхээр нэг тийм магтах хэрэгтэй юм бол тийм. Тэгэхээр нэг хүн чинь нэг өмчөө хамгаалдаг штэ. Тэрнтэй адилхан төөрөлдсөн ч гэсэн тань мэдхүүгийг хамгаалдаг хүмүүс байдгийн байна. Яг ингээд нэг эдгэр үедээ ийм гээд боо номын түүхээр заалгацсан. Тийм ээ. Зөвлөлт бодсон коммунист номын түүх заалгаад одоо улаан диплом авч ирсэн ч байдаг юм уу тийм. Энэ танин мэдхүүгээ хамгаалдаг. Тэр хүнд байгаа мэдлэг тэр хүний өмчл юм байна. Өмч тий. Тэгээ энэнийгэн яаж тэгээд ямар нэг юм мэдчихвэл миний энэ одоо хотлаа болчихвол би яах ингээд карантин гараад миний одоо үйлчилгээний бизнес сүрчүүл яах ингээд хүмүүс айж штэ. Энэ бол бодтой. Гэтэл яг энийн шиг танин мэдхүүгээс айдаг юм бүтэн давхар. Ингээд түг гэл юм түгжчихсэн. Тэгээд за одоо боо номын түүхээр одоо ингээл болно. Энэ одоо за энэ марксист-ленист эдийн засаг, энэ улс төр эдийн засгийн ухаан, за энэ шинжлэх ухааны коммунизм шоко. Ингээд түгж энэс идэв мэдлэг байхгүй гэ тэр нэг наадах чи худлаа байна гэхээр нөгөө байгаагаан завдар нь алга болчих гээд ингээд ийм юу вэ. Тэгэхээр хүн бол зоригтой багттай. Тань мэдхүү гэдэг бол хүний энэ шатанд байсан мэдлэг бол энийхээ саад болдог. Тийм үү? Энийг түгжээд байдаг. Жишээлбэл та нарт яг гэгэрсэн гэдгийг ингээ хэлэх гэхээр энэ бүх ойлголт чинь энэ ертөнцийн ойлголт чинь түгжээд байгаа маа. Тийм учраас тэгэхээр энэ бол санаа савнд багтчихгүй тийм үү? Ийм аа гэдэг ингээ явдаг штеп. Одоохондоо бид нар ингээд хүүхдтэй байхдаа ингээд ерөөсөө дэлхийг гавтгаа юм байна л гэж хардаг тийм. Тал байдаг. Нар энэ талаас гараад ишээг ороод байдаг тийм үү? Гэтэл ингээд газар зүй юу үзээд ихтгэхтэй зэрэг дэлхий бөөрнөхий нар төвтэй. Дахиад цаашаа одоо орон руу гар нар дэлхий тэгээ тойроод ингээд явдаг тийм үү. Энэ бол бидний мэдлэг нэг талаас үгүйсгдэж байгаа юм шиг мөртлөө алга болж байгаа юм шүү дээ. Тэлж байгаа л процесс шүү дээ. Энэ ингээд буцаагаал ингээд агшаагаад харах юм бол энэ тойрог дотор энэ хавтгаа шүү дээ. Бид нарыг харж байгаа юм дээр энэ үнэн. Дахиад нэг тэдэхэд энэ бөөрнг гэх тийм үү. Дахиад нэг тэдэхэд нартагаан цуг гэх тийм ингээд мэдлэг ингээд тэлдэг. Энэ тэлэлтийг зарим нь доогон болгоод ингээд яг гацаадаг. Буддизмын одоо энэ бас бид харсан бол мэдлэг бүрөөсөө доогон байж болохгүй. Чи одоо эхлээд ямар ч юм зүгээр ингээд мэгзэм мэл уншаад одоо энэ сайн. Тас энэ шатанд хүрэхээр чи дахиад өөр юм харна. Гэхдээ эн чинь үгүй болж байгаа юм биш ээ. Энэ яг чи дэлхийг гавтгаагаар харж агаад дараа бөөрнгийг мэдж байгаа даа л. Тэгэхээр
би ингээ жаахан төсөөлтөй байж байгаа бодмөрийн зэргийн тэр ханхан шатыг л бид нар яасан шүү дээ. Гэхдээ дунд дээд төрөлхийдэн гурвангийн хэвлэж гаргасан Монголоор байгаа. Нэгийг бид нар хүмүүст одоо яасан. Тэгэхээр одоо баг төрөлхийдэн гэдэг нь одоо үгийг бид нар өөрчилсөн шүү дээ. Хүмүүсийг одоо нэг ангилсан юм шиг юу төрүүлэх баха. Тэгэхээр эхлэн суралцагч, эхлэн гэгэрэгч, улам гэгэрэгч, төгс гэгэрэгч гэж бид нар энэ орчин үеийн маягтай болгоод үгийг ингээ явсан. Тэр баг төрөлхийдний буюу эхлэн суралцагчийн хэсэг дээрээс бидний ойлгож авсан нэг гоё зүйлс бол эргэлзээ бол тань мэдхгүй хамгийн чухал зүйл ээ. Чи одоо ингээ миний сургаалыг тийм ээ ингээ балтчинждаг шиг энэ хідэн юмар шинжиж тэгээ өөрөө энэ зөв юм байна гэж авахгүй. Зүгээр энэ мундаг гэдэг тогтоочих юм бол энэ илсэн байсан шиг дараагийн нэг төрөлтөн дээр ирээл уннаа тийм үү. Хоёрт чи энийг орхио цаашаа явж болно өөр шашин биш хайгаа тий. Чи тэгээ үз битгий одоо энийг буруу гэхгүй чи энэ чин Христос сургад ингээ сонирхоод яв цаашаа чи тэгээд явж хагаад энд ирнэ. Тэ тэргүй чи ирнэ те. Чиний явж байгаа зам чин тань мэдхгүй зам. Чи улам л илүү ихтэй л энд ирэх учраас одоо чамаг ингээ төөрөөд явж байгаа юм бишээ. Тэц марч явцсан юм уу ерөнхий юу гарч явцсан ингээд ингээ нэг шинжид ухаан гэдэг нэг чухал арга барил байдаг гэж бодцсон хүмүүс байна шүү дээ. Тэрэн дээр тэг хүмүүсийн хувьд над энэ хандлага бол ямар гайхамшигтай би одоо энийг жаахан дуулж явахгүй явдаа тий. Энэ буддаа өөрөө ингэж хэлсэн юм тий. Чи хөөе одоо энэ гоё хэлсэн учраас үнэн байх ёсгүй. Гоё хүн хэлсэн учраас үнэн байх ёсгүй тийм ээ. Тэр чинь чиний зүгээр сэтгэлийн хөдөлгөөн тий. Гоё гэж тусгаж байгаа ч бол эндээ гэж байгаа нөгөө чулуу тий. Тэг учраас чи тэр чулуугаа гаргаж хаяад чулуугүйгээр миний юуг одоо ингээд тусгаа гэдэг юу. Бодмөрийн зэрэг дээр чи өөр шашинтай хүмүүстэй чөлөөтэй харил туслал цагийн ав тий. Чи ийм там барьж явал юм ав. Тэр чин үлийн үрээс л хамаарч тийм ээ. Тэр нэг төрлүүдтэй чиний амийг аврах чи тэрэнд яг үлийн өрүүдээ л одоо боловсрж явал юу болохоос биш одоо тийм их буруу айхтар очиад чиний Христийн ертөнцийн эмийг ууснаар бурхан найшнаас урвцсан юм болохгүй. Энд чинь материалын ертөнцийн юм биш те. Би зөв юм шүтдэг учраас зөв. Тэгэл нөгөө би рүүгээ эргээд чи ингээд хадагдчихнаа. Энэ тэр юмнууд бол надад гайхалтай одоо. Би нэг эртхэн мэдсэн болоосаа энэ тэр юм. Одоо хүмүүс одоо би бас заримдаа Twitter дээр энэ бичдэг. Тэгээд янз бүрийн асуултууд зарим нь одоо сөрсөн энэ төр зүйл байдаг. Тэгээд би сүүлдээ нэг л хариултаа болсон. Та буддизмын талаарх мэдлэгээ шинжил гэж байгаа. Натаа автайт хий. Нөгөө яг тэр коммунизмын үед өгсөн тэр мэдлэгээрээ л ойлгоцсон. Тэгээд дахин нөгөө өөрийнхөө тэр мэдлэгийг шинжлэхгүй учраас нөгөө мэдлэгтэй нь бол таарахгүй болоод ирэхтэйгээ зэрэгэл өөрийнхөө тэр мэдж байгаа хэсгээсээ л ингээд давтлаад байдаг, дайраад байдаг. Тэрүүний таны хэлдгээр тийм ээ үргэлж одоо дахин ажиглаж, шинжилж, нэгсэн зэн шүүмжил, critical тийм бүр тэр юм ингээд ямар учиртай гэдэг үзчихээ гэж байгаа шүү дээ. Тэгэхээр чин одоо хүмүүс бол бурхан шний нам гэж тийм нэг хөдөлшгүй юм. Бараг бурхан ба шаши яаж яваад байгаа тухай асуухаар ч гэсэн зарим маргал амнар нь дургу байгаа шүү дээ. Яагаад ингэсэн гэх юм бол одоо дургуцах гэдэг. Тэгэхээр тийм биш гэж байгаа шүү дээ. Тэгэд бүр дээшээ шатандаа хошоод ирэхээр бол ерөөсөө бараг тийм эргэлзээ тэнгэлзээ чи өөрөө хэрэггүй болох. Тэр чинь бараг мэдлэгийн саад болох тал руугаа явж байгаа. Тэр болтол бол эргэлзээ тэнгэлз. Бид нар ингээл нэг хонгор сууж байгаа л харахад бол эргэн тойрон уулсаар хүрээлэгдсэн нэг хонгор хорвоо тэр л байгаа шүү дээ. Тэгээд тэр уулынхаа орой дээр гарахаар дахиад өөр олон уулс тий. Тэгээ хүрээ байгааг харна. Энэ мэдлэг алгуулж байгаа юм биш тийм үү? Тий. Зүгээр энээсээ ингээл бид нар ч гэсэн сургуульд ингээл ороход материал ба бүхэлдээ үздэг. Нэг хоёр гэл өдөрөөс гоогдчих нэг юм. Тэгэл явж итэл нөгөөд чи бутрахаа болоод байхгүй. Тийм. Тэгснэ хасах болоод байхгүй тийм үү? Энд чи бол материал тэр хэдэнтэй алга болж байгаа юм биш тийм үү? Тэр ингээл мэдлэг тэлээд байна шүү дээ. Хэрвээ хүн анх ингээл тоглосон одоо тэр нэг 9 цифр нэг тэгтгэл зуураад энэ урдаагс хөндөгтэй болохгүй. Энэ өсто номон тацгай гэл бол тэгээд цааш ерөө шүүт таны мэдэхгүй хоцроо шүү дээ тийм. Тэрийн шиг буддизмын тэр нэг аргачлал анх сургасан юм одоо тэр өнгөрсөн жил зурагтаар бурхан багшийн номтраар хийсэн онлайн технологи гарлаа тийм үү? Тэгсэн. Зүгээр яг тодорхой ном ямар одоо сериал хийх бол хэцүү. Ер нь хэцүү шүү дээ. Гэхдээ тэр бол их гоё хийсэн байлаа. Нийтдээ манай хүмүүсийн ойлголтуудыг бол нэлээ өөрчилсөн болов. Тэгээд нэг талаас нь бид нар ингээд нэг ном сурах чиг номнууд ингээд нэг хэлбэршүүл зөндөө хэрж чадлаараа юм гэлээ. Одоо ч гэсэн Непко манай энэ буддизмын сурал номнууд Агнести ингээд тэгээд энэ зүрийн номнууд бид нар ч ингээд дараа нь Дарма Падаг хийсэн. Бид нар яг ярьж байгаа л бурхны ном гэд нэр өгсөн. За яг бид нар ч бурхны ном бол гэдэг юм чи ерөнхийдөө нэг энэ номнуудаа бид нар Непко бол яадаг гэхээр
юу юм? Яг ковидын зардлаар нь ингээд юугаар тэглэхээр болгоод маш ингээ борлуулдаг. Өрөндийнхэн бол тодорхой орлогынхоо хувийг өөрийн сүм хийдтэй өргөдөг. Эднэрт нэг юм та ингээд нэг нийгэмлэг үүсгэсэн гэж түрүүнд ярьжсэн шүү дээ. Тэр сүм хийдэ авч явдаг менежмент нь биднэрхээс арай тустай юм тийм үү? Манай тим болцоо нь бол байхгүй арай өөр уламжтай. Тэгэхээр энүүн дээр бол хүн болгон бас нэг үндэснийгээ тэр сэтгэлгээ нүүр царай тэр үнэт зүйл болсон шашингаа аваад явж яхад дотор хөрөнгө өөрийнхөө орлогоноос бол өгч явах ёстой гэж бид боддог. Тэгэхээр мэдээж хашнаа дэмжиж байгаа л байх хэрэгтэй. Тэгээд тэрнээсээ яг уу бид нар нэг өөрийн арга нь бид энэ ном судрыг хэвлээ боломжтойгуудыг үнэгүй тараа. Гэхдээ огт үнэгүй юм гэдэг нь үнгүүлчихдээ зүгээр бид нар тавьж үзсэн. Аваад өдөрт нэгийг аваад тэгэл яваад аваачид цуглуу сарваал зарим нь гадуур ингээл хууч номон дээр залтсан бидний дараа. Тэгэхээр энэ сүулдэ тодорхой зорилготой гэсгүүдэд өгдөг болсон. Буянгийг одоо телевиз нарынхаа төлөө сайн юу гэж тараах юу гэдгийг тэр юугаар нь аваад бид нар яг өсгдаад энэхээ зардлаар ингээд авцгоо хямдхан тэгээд тараачих. Ийм байдлаар бид нар бол бидхэд бол орлогынхоо нэг ямарч байсан нэг 10-15% бол ийшин шингээгээд одоо яг эндээ сэтгэл хангалуун бол бас та сайхан хэлэх ёстой юм байна тийм бас ингээд ойлгохгүй. Би Непогийн талаар бол бас ингээд мэддэг. Номуудыг уншдаг. Ер нь бол би бас соён гэгэрүүлэгч гэж үздэг. Соёлыг түгэж шүү дээ. Тэгэд нийгмийг гэгэрүүлэхийн тулд зүйлийг хийж байгаа тийм. Агнстийн гэгээд 21 бут номны үнийг хараарай. 21 ширхэг ном. Номны дундаж өнөөдөр нэг 25-30 цаа юу. Тэгэхээр хэд байх вэ? Хэдээр зарж яг та нар тэр хавцсан юмнуудыг хараарай. Бид нар бол өөрсөндөө наалдах компани ашиг машиг болох тэр бүх юмнуудыг ингээд тэг болгоод бидний сайн байлаа. Таны хэл яг үнэгүй юмыг аягүй сони ханддаг юм байна. Би 50-аас бас маш их буддийн номнуудыг оруулж ирсэн шүү дээ. Сүүлийн тооцоод бол гандан хэд шний сургууль тэгэл буддийн одоо сургууль явдаг ламермиш гэсэн олноор хэвлэж ирсэн тий. 2-300 сая төгрөгийн ном оруулж ирсэн байгаа юм. Үнэгүй хэвлүүлээд. Тэгээ тэр чинь бид бол энэ тэгд сурдаг байх үедээ тэр номыг авахын тулд хоол идэх үү эсвэл энэ номыг авах уу гэж за номоо авъя да гэж одоо хоол өдрийн хоолоод хаа мөнгө төлдөг байсан тийм ном л да. Тэгээ сүүлд нь тэр номыг авчираад би намнарт энэ тэр түгээж өгсөн олон газарт. 10-ыг өгч. Дахиад нэг хайрцгийг нэмчих гэж эхэлж байгаа байхгүй. Тэр чинь бид нэгийг яаж авч ирсэн бэ? Тэгэхээр дөрөөсөө томжиргоо. Тэгээд сүүлд нь тэр бас зарим нөхдүүд энэ тэр 1-2 зарж марж харагдаад байсан шүү. Тэгэхээр бол тэр яг үнэ. Номыг ерөөсөө үнэлэх хэрэгтэй. Би бол ном бол баг өндөр үнэтэй байх ёстой гэж үздэг. Та хоёр тэр нэг юм тохирсон нэг энийг нэг дугуйч гэдэг. Би хойдооны дунд нь зохиноо гэж энэ дэн шиг гэдэг зүйл байгаа. За. Та өөрөө ярьж байгаа. Тийм үү. За. За та. За ингэж змөр энэ бол Будда гэдэг бол одоо сэрх гэсэн үг бид мэдэн тийм ээ. Энэ самгард хэлний энэ Будда гэдэг үг бол слав хэл рүү ороод орос руу орцсон байгаа нь яг буддил нэг сэрх сэрүүлэг гэсэн үг байгаа. Тэгэхээр энэ дуугаар бол бид ядаж физиологийн нойрноосоо яхан сэрээд тэгээд дараа нь сэтгэлийн нойрноосоо сэрхий өрөөл өргөё. Гой. За дараагийн 2 дахь өрөөгөө оръё. Ер нь одоо ингэ бодож хахад яг амьдралыг та сүүгээр тодорхойлвол буддизмын байж тэ нэг ийм юм манай шинэ үеийнхэн залуучуудыг гайхшруулад байх шиг байдаг юм аа. Үхлийг бяслах гэдэг үг бол тийм үү? Бид нэг үхлийг бяслах ойлгох хэрэгтэй. Гэтэл одоо цэцэглээд одоо ийм сайхан залуучууд амьдрал дээр хөл тавиад анхны хайр, анхны хүүхдийг хүлээгээ тийм үү? Ирээдүг ингэ явж хахад би яагаад үхэл бодох хэрэгтэй. Тэгэл одоо би үхэндээ гэж бодвол ер нь ном сурах юм даа. Хүүхдтэй болох нороо цаггүй ер нь төрөх юм хэрэгээ саяд өгчихсэн. Гэгчлэнгийн нэг ийм эргэлзээ юу бий болдго юм аа. Тэгээ энэнийг энэ Бурхны номнуудад тайлбарласан байдлаас ингээ харахад бид нар буддийн шашин үхлийг сануулснараа байна шүү дээ. Яг наринд амьдрал төгсгөлгүй хүн сануулдаг. Үхэл гэдэг бол энэ төрөл солигдох процесс. Чи тэгээ цаашаа ингээ явчихнаа. Чи биш дүүш хязгааргүй урт юмны нэг юм дээр байж байгаа маа. Тэгэхээр чи холыг хараа. Наад энэ одоо дөрж болсон, гавж болсон чи юу ч нэг юм тийм. Үхлийг бяцлах нь бол юмыг дуусгах тухай номлол биш. Харин чи одоо ингээ 7 хоног нэг тэрэлжийн амралтанд томилтоолоо гэж бодъё л да. Бүх уух арх марх хамаг юм одоо бүгд байгаа тий. Тэгэхээр чи
тэнд очихдоо дахиад хизээч томилолт авахгүй гэж бити бодоорой. Дараа нь чамайг одоо ингээ сайн байвал одоо тэгээд байлын арал дээр Инээмсэглэл, инэрэл, зөв дадал, шин юм хуучлаа. Бодикаст, подкаст